Энэхүү бичлэгийн маань хамтрагчаар олон улсын бооцооны сайт Mailbet хамтран ажиллаж байна. Хэрв та насанд хүрсэн мөн өөрийнхөө алдагдлыг хүлээж чадах бол Mailbet нь сагсан бөмбөг, хөл бөмбөг, теннис гэх мэт олон төрлийн бооцоо тавих сонголтыг танд өгөх болно. Анхныхаа зэнгэлдээр Seedler1 гэх промо кодыг ашиглан 100% бонусыг аваарай. Mailbet албан ёсны бооцооны сайт. Эрсдлээ тооцоолон тоглолтынхоо амтыг нэмцгээе. Бүгд энэ өдрийн мэнд энэ удаагийнхаа бичлэгээр та нартай Charlotte гэх 2015 онд гарч ирсэн анимийн үйл явдлыг товчхон ярьж өгөхөөр шийдлээ. За үйл явдал руу шилжижсэн уг анимыг Jun Maeda гэх зохиож исэн юм байна. Тэгээ түүний бус бүтээлүүн гэвэл Angel Beats бас Clannad гэх нэлээд өтөргөнгийн баг номер 1-т явдаг зохиолыг бичиж ирсэн зохиолч юм биш үү. За тэгээд өөр олон юм яриад яах вэ? Бичлэгтээ тавтаа барил. Үйл явдал маань нэгэн ахлах сургуулийн сурагч өөрийнхөө хүчийг олж буугаар эхлэх ба түүнийг Yu Otosaka гэнэ. Түүний хүч нь 5 секундын хугацаанд хүссэн хүнийхэн биед орох чадвар. Гэхдээ яг яагаад энэ чадвартай болсноо тэр ч бас мэдэхгүй. Arasaka өөрийн хүчээ хэрэггүй зүйлс ашиглаж эхэлнэ. Жишээ нь дургүй хүмүүсээ хооронд зодтолдуулах, шалгалтын дээр онцлогтны бид орж хуулах гэх мэт өөрийн чадвараар сургуультаа хүртэл нэгтгэж чадна. Хичээл ном дээр ингээд аргалж байгаа юм л та. Тэгвэл Arasaka царайныхаа бидарсан олоогтууд түнд татагддаг. Гэхдээ тэдний аль нь ч түн сонирхолгүй. Учир нь шинээр орж ирсэн илүүдийн сургуулийнхаа гүнж гэгдэх Shirayanagi-г өөртөө дурлах зорилготой. Үүндээ ч шамдан түүнийг орчлоос авран өөртөө дурлуулах том төлгөөгөө хэрэгжүүлээд Yumi түүнийг оройн хоолнд өртдөг. Хэсэгхэн хугацаанд Arasaka-гийн хүсснээр бүх юм болж байгаа ч нэг өдөр түүний хүчийг ил болох Nao Tomori буюу Hashirama Academy-ийн сурагчдын зөвлөлийн дарга гарч ирнэ. Мөн түүнтэй хамт өндөр хурдаар хөдлөх чадвартай Jojiro Takeuchi тэр хоёр Arasaka-г өөрсдийн сургуулийн чадвартай сурагчдын сургуулаа. Мөн чадвар эзэмшигчдийг эрдэмтдийн гарт орохоос хамгаалдаг. Гэлж хэлж түүнд оюутны зөвлөлд орж ирэхийг ятгахнаа. Arasaka үүнд нэг итгэхгүй байх ч гэсэн Nao түнд өөрийнх нь чадрыг харуулж нэвшэртлэн зодно. Түүний чадвар нь сонгосон нэг л хүндээ харагдахгүй байх чадвар юм байна л та. Тэгээд зодсныхаа үр дүнд Arasaka дүүтэйгээ хамт тэдний сургуульд шилжин орох амлнаа. Тэгэд манай хүн чинь нэг охинд дэлб зодуулсан ч. Тэгээд дүүдээ очиод 100% тэтгэлээр Hashirama Academy-д хоёулаа хамт сурнаа гэж хэлэхэд дүүн бүр хөлн газарт хүрэхгүй нэлээд баярлана. Тэгээд шинэ сургуультаа ормогцсон Arasaka чадвартай сурагчдын талаар илүү их мэдээлэл авч чаднаа. Тэгээд зөксөхгүй олон жилийн турш тэдэн шиг чадвартай сурагчид эрдэмтдийн туршилтын тулаа болж байгаа. Мөн энэ бүхний өөдөөс зогсож чадах хүмүүс нь зөвхөн зөвлөл байх хүмүүсээ гэж хэлнэ. За ингээд манай гурван маань хөөхөн дотносоод зөвлөлийнхөө өрөөтэй ч танилцаад авна. Ороод удаагүй байж идэл зөвлөлийн нэгэн гишүүн өөрийнх нь чадрыг тэдэнд хэлэнгээ тэдний эхний даалгаврыг өгнө. Түүн чадвар нь газрын зургийн дээрээс ойрхон байгаа супер хүчтэй сурагчдыг зааж өгөх юм. Тэгээ манай гурван маань нэгэн сургууль дээр очин ойрын хугацаанд ер нь бүсийн зүйл юу болов? Цов яриа байна уу гэж асууж эхлэн. Тэгээ хайж явж байгаад нэг сэжиг бүхий этгээдийг олон араас нь хөөж барьж авч чаднаа. Тэгээ нуугаад байсан юм хартал мангар хөөх охины нүцгэн зураг гэж идэв юм да. Энэ чинийх юм уу? Чи ингэсэн юм уу гэж асуудал. Үгүй наадах чинь Euro гээд ном сумын дугуулангийн хүүхдээс судалдаж авсан гэж шууд хэлжтэй. Тэгээ ингээд анхны гурван маань нөгөө залуу дээр очтол хинэгчхүү тийм би авсан. Учир надаа аав ээжийг эмчлэх хүн хэрэгтэй. Тэгээ та нар яах юм гэдэм да. Чиний зургийг би авч чадсан шүү гэж Наог сөрдүүлтээ. Нао ч өдөөс нь аав чи хэрвээ энэ хിവэрээ бусдыг сөрдүүлж бусдад ийм зураг заасаар аав ээжийг эмчлбэл тэд мэдээд дуртай байхгүй л болов гэсэн үгээр Широгийн сэтгэлийнх нь утсыг хөлөглөхөд түүнийг бүтэн ямаралд оруулчихнөө. Хэрэгч тусаж маргааш нь Нао Arasaka-г нэг газар руу авч явдаг. Явах замдаа Нао Arasaka хоёр хөөхөн боонд үсгээд амжичнаа. Явах замдаа Нао түүний ах Томориг хамгийн ихний супер хүчтэй хүн байсан гэж хэлдэг. Тэдний ээж нь мөнгнөөс ч болсон юм уу, тэднээс ч айсан юм уу? Гадаад сургууль руу тэр хоёрыг шилжүүлнэ гэж хэлдэг. Тэнд эрдэмтэд хүчтэй хүүхдүүд дээр өдөр шөнөжин туршилт хийдэг газар байсныг сүулт нь л ухаарж байгаа. Ах нь туршилтуудын үр дүнд хинийгч таньж чадхааргүй болтлоо. Ухаан балартан амьд зомби болсон гэж өөрийнхөө түүхийг Arasaka-тай хуваалцаж дуусгаад тэд зорьсон газар ирдэг. Монгол дахь хамгийн том албан ёсны Монгол Японы pop соёлын өдрөлөг 2024 арга хэмжээ 4-р сарын 14-нд зохион байгуулагдах гэж байна. Уг өдрөлгөөр Японы pop соёл тэр тундаа cosplay тэмцээний халуухан үзүүлбэрүүд, манга тэмцээн, аним дууны тэмцээн, кендо үзүүлбэр, кендама үзүүлбэр, DJ set, Японтой холбоотой хөгжөөнд тэмцээн уралдаанууд, Япон гоо сайхны бүтээгдэхүүн,
Отаку дэлгүүр Япон улсад суралцах болон Япон хэл суралцах талаар мэдээлэл авах зэрэг олон зүйлс таныг хүлээж байна. Арга хэмжээ нь насны хязгааргүй тул та бүхэн гэр бүлэрээ хүрэлцэн ирэх боломжтой. Монгол Японы pop соёлын өдөрлөг 2024 залуус та бүхнийг урьж байна. Зорсон газраа ирээд өрөөнийх нь хаалгыг онготл Наогийн ах галзуурсан байгааг Арасака нүдэрээ харан энэ бүгд 100 хүүний байна гэдэгт итгэж эхэлнэ. Өвчин намдагчаар ахыгаа тайвшруулан жаал алхнаа манай хоёр. Энэ бүгдийн эцэст эрдэмтэд тэднийг эрчим хүч авахын тулд туршилтад оруулдаг. Харин эрчим хүч дуусах үед тэд дахин хайж эхэлнэ гэж Нао хэлнэ. Дараагийн даалгавартаа манай гур маань гарнаа. Энэ удаа тэдний байвал нилээн од дуучин байдаг. Түүний чадвар нь өгсөн хүмүүстэй ярих чадвар мөн гал удирддаг. Хайлтынхаа явцад тэд нэгэн залуутай уулзнаа. Тэр залууч мөн нууц хүчтэй. За яах вэ? Би танарт туслая гэд хайж байгаа одыг нь зөвлөлийн өрөөнд авчирнэ. Нэг хүн хоёр чадвартай байдаггүй байхад чи яаж гэж хэлээд дуусаагүй байтал гинтл зан ааш нөөцлөгдөөд та нар юу вэ? Алан шүү гэл галаар наадтээ. Цаад занклааны энэ од чин ихчигийн сүнсийг бидээ оруулангуудаа ихчигийн чадрыг ашигладаг байл яах вэ? Тэгээд манай эдмэн түүнийг ятгах гэж үзнэ. Бити хүч ашиглаа. Хүмүүс чамайг онилж байгаа. Гэхэд болж ийн. Гэхдээ нэг болцолтой. Миний дүүг зовоогоод байгаа нэг телевизийн продюсерыг айлгамаар байна гэд жижигхэн айлгалтын төлөвлөгөө хэрэгжүүлнэ. Аймхаа дүүд нь продюсерийн нэг юм чухал гар утас байгаа юм байна л та. Тэгэд тэрийг продюсер нь авахын тулд түүнийг ингээд айлгаад байгаа юм байна. За тэгвэл энэ утсаа аваа гэд уулзалтын уулзгаар болно. Гинт Миса өөрчлөгдөөд хичин түүний биеийг аваад бусдын ч мөн туслан нөгөө продюсерыг нэг сайн айлгаж авд юм да. Хэрэг чаагадаад залуу хайд бол Миса тэдний актемд бүр ангитан шилжиж орж ирнэ. Ингээд нөгөө гурван маань дөрүүлээ болоод тэр дөрвийн анхны даалгавар орж ирнэ. За энэ бол бейсболын анхлах сургуулийн тамирчин гайхалтай пич хийдэг залуу. Түүний чадвар нь шилжих гинэ. Тэгээ манай дөрөв шууд л олж очиод чи чадвартай битээ ашиглаад тэртээ тэргүү насанд хүрэх үед бүх чадварчаа арилжна. Энэ хിവэрээ цааш явбал чи ямар ч карьергүй болно шүү. Одоогоноос өөрөөрөө яв гэхэд нөгөө гарч бас итгэхгүй. За тэгвэл бөөндөө бейсболт худаа. Бид ялвал бидний үгэнд ор харин танаа баг ялвал чи хүснээрээ хий гэж бейсбол матч эхэлнэ. Мэдээж баахан чадвартай гарууд хөнгөн ялчихгүй яах вэ? Тэгээ дараагийн даалгавар нь юу вэ гэсэн чинь нэртэг залуу байна гинэ. Хилээ дуусаагүй багт Нао шууд инээн би бүр мэдээд байсан гэд юм да. Айгүй мэдээлэлтэй хүн байна өө. Тэгэл манай дөрвчин кемпингийн гейм залуутай уулзъя гэд яваад гэж байгаа. Тэгээ оройн Арасака Наог дуу сонсож байгааг хараад ямар дуу сонсож байгааг нь сонирхтол Наогийн улаан ягаан пен Жин гэдэг хамтлагийн дууг сонсож байна гинэ. Ингэж яриангаа шүний утыг хараад яа гоё нөө энэ. За тэгээ Наоч миний мөрөөдөл бол Жин хамтлагийн нэг дуугийнх нь бичлэгийг хийж өгөх гээд шүнжэнгөө ярьж ханаа. Тэгээ өглөөнийхөө цайг уух гэж байтал тэдэн дээр нэгэн нисдэг залуу өөр үрээд ирнэ. Ирснээ хөөе та нар энд гал гаргаж болохгүй. Эндээс хурдын яв. Би энд ажилтаа инэ тэрэ гэхээр нь бүгд ойлгочихж байгаа юм чи. Тэгээ Наоч чи юун зангаараа өө тийм үү. Өө нэрээ би чиний нисж байгаа бичлэгийг энд хийсэн юм биш үү? Энд дэр хадгалсан байгаа шүү гэж хэлсэн чи нөгөө залуу амар хурдан нисж ирснээр камерыг аваад нисээд өгдөө. Арасака маань ч нэлээд хэрэгтэй хүн байгаа юм л та ер нь хараад хаад. Нисч явлаа юу гүй юу гяс нүдрүү нь хараад биеийг нь өдөртаад буцаад буулгаад ирж байгаа. Дараа нь Нао түнд ингээл хүчээ хэрэглээд байвал эрдэмтдийн хоол болно шүү гэж сануулхад түүний тэнгэрт эрх чөлөөтэй нисэх мөрөөдөл нь биелсэн ч амьд явахын төлөө бууж өгөх бололтой гэх үгийг сонсон энэ даалгавар амжилттай өндөрлөнө. За Арасака маань гэртээ очтол дүүн нэлээд халуурчнөө. Тэгээд за унт гэд унтуулаад өглөө дахин халуун нүдсэн чинь буугаагүй байдгийг. Тэгээд за хичээлээс нь чөлөө авахуулаад түүнийг амар гэж хэлээд хичээлдээ аваад өгнө. Дараагийн даалгавраа сонссон чинь байршил нь бүр яг Арасакагийн амьдардаг байр болж таард юм да. Тэгээ хүч чадал нь тесрэлт гэдэг л үг хэлдэг. Уг нь хүч чадал нь зөвхөн өсвөр наснд нь ирдэг байхад танад биш л баймар юм да гэд ярилцсан. Тэгээ бөөндөө очиж шалгахаар явж байгаамаа. Тэгээд бүгд Аюмигийн биеийн байдлыг мөн хүч чадлыг мэдхээр эртэл Аюмигийн найзууд нь ирсэн байж тээ. Аюмигийн араас гүйдэг нэг бацаан энэ. Тэгээ цаа талын энэ охин бол энэ бацаан тайртай охин. Тэгээ Аюми дургу бас. За энд ч яг хоо тэгээд орой Аюми ахта би өчигдөр газар агараад юм нурж ийн гэж зүтэлсэн гэж хэлдэг. Дараагийн өдөр нь Арасака зөвлөлийнхөндөө Аюмигийн зүудний талаар ярихад хангалттай мэдэж чадахгүй байна. Аюмиг сургууль дээр нь авчираад хэрэггүй байхаа гэж хэдэд түүнийг дахиад нэг өдөр амар харуулна. Тэгсэн Аюмиг сургууль дээрээ нууцаар ирчих магадгүй гэд Арасака бас Соник хоёрт Нао хэлж байгаа. Тэг хичээлд явах юм ч дуртай Аюми үнэхээр нууцаар сургуультай өрөөд ирд юм да.
Тэгээ орж ирж байхдаа нөгөө араас нь гүдэг бацаан түүнийг хамт хоолнд орё. Үерхийл гэдэг. Аюуми ч хөрхөн бултангуудаа анги руугаа явж идэл нөгөө бацаан тайртай охин чинь чи миний хайрыг булаалаа. Одоо үх тэргээд алах гэж араас нь дайрнаа. Аюуми цухтааж мухардаад бүр яа гаргаа мэдэхгүй нүүр тулна. Яг энэ үед Аюумигийн чадвар итгэжж түүний эргэн тойрондох бүх зүйлс нурж эхэлнэ. Яг энэ үеэр манай дөрөв уулна яг олж ирсэн боловч тэрхэн хэсэгхэн газар нураад Арасака дүүгээ болохоор шууд л нурангуу гүгээд орно. Харамсалтай нь нэг хэсэг нь Арасака дээр нураад Арасака эмнэлэгт хизээч юм байгаа. Сэрээд ухаан ортол шууд дүүгээ асуухад харамсалтай нь дүүн амьд гарч чадаагүй гэх харамсалтай мэдээг олж мэднэ. Дүүгийнх нь үхэл Арасака дүн ментал брейктаунд оруулнаа. Амьдрах утгаа алдаад, хоол идэхэж болоод өдөр болгон гой мэдээд тэгээ нэг л найзуудтайгаа уулзгаач болоод найзууд нь бүр аргаа вараад Аюумигийн дүр төвраад гээд Арасака дээр ингээд ирсэн чинь бүр Арасака уурлаад гэрээсээ гараа авчихсан. Ингэхдээ интернет кафед ороод бүгдээс нуугднаа. Гэртээ чархаа болоод өдөр болгон тоглоом тоглоол, төргөн хоол идээл, оройдоо кафед унтаал, хаяада зодоонуудаа хийгээл ямар ч утгагүй нэг юм амьдралаар амьдраад байгаа юм аа. Ингэж бусдыг дээрлэж явахдаа нэг залуу нэг хайрцаг руу ингээд тэмүүлээд байгааг ингээ анзаараад тэрийг аваад харсан чинь хар тамхи байгаа юм л та. Тэгээ оройн ямар ч хөнгүү газар олоод за энд юу хэрэглэе лайлан гэж бодол яг хэрэглэжсэн чинь гинт наваа гараад иртээ. Арасака уурлаад наваг яаж намайг олчихв? Юугаа игээд байгаа юм чи ер нь гээд ууртай хэлтэл наваа би чамд л харагдахгүй байсан болохоос байнга чинь хажууд байсан. Аюумигийн үхэлтч би бороотой. Тэр тусмаа чамд санаа зовоод байсан болохоор чамайг дагсан юм аа. Ядаж дүүгээ бодоод явж хоол идэ гэж хэлээд аваад явд юм аа. Наваа түнд яг л Аюумигийн хийдэг хоол хийж өгөн түнд дахин нэг удаа амьдрах хүслийг асааж өгч байгаа юм аа. За ингээд part 2-ыг тун утгагүй оруулнаа. Тэгээ энэ хүү бичлэг таалагдсан бол мэдээж лайк, subscribe дарахаа битэн мартаарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баярлалаа.